Өглөөний амар болон гэлтэй. Өргөн барьсан хууль 4 сарын 1-ээс үйлчлэхээр заагдаад оролцсон. Одоо хэлцэж байгаа цаг хугацаа маань тэрнээс хэтэрсэн. Тийм учраас хууль батлагдаад тэгээ бас тодорхой институтууд түнд тодорхой үнэлгээ хийж үзээд хориг моргийн тухай асуудал байдаг. Энэ минь юмнуудаа тооцож хэдүүлээ энэ цаг хугацааг хойшлуулах ёстой юу гэдэг нэг ийм асуудал байна. За хоёрдугаарт би нэгэнтээ асуулт асууж байгаа юм, нэг зүйлийг хэлмээр байна. Гайлын татвар гэдэг бол ер нь яг зүгээр ерөнхий ухагдхуун талаас авч үзэх юм бол дотоодын зах зээлээ хамгаалаад үндэсний үйлдвэрүүдийн дэмжиж тэр салбарт ажиллагчдыг урам зоригтой ажилуулах ерөөсөө ийм л тарифын бодлого байхгүй юу? Энэ бодлогоор оролдохгүйгээр хангалт, нийлүүлэлт, үн ханшийн асуудлаа зохицуулах болцоо бидэнд байгаа. Одоо хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад аль бомтоор хэдийн хэмжээний гурил оруулах уу гэдэг ковотон тогтоохтол асуудал байхгүй. 5% тариф гэдэг бол яг нарийндан үнэнд тийм их хүчтэй нөлөөлөхөөр тариф биш шүү. Ийм учраас энэ талаас нь харж би хүнсүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг энэ гайлын тарифын бус дотоодын тэр тарифуудаараа тарифын бус хязгаарлалтуудаараа асуудлуудаа зохицуулаад энэ үн өртөг өсгөхгүй байх хангалт нийлүүлэлтээ хэвийн байлгах энэ ажил руугаа шамдаж орох ёстой шүү гэдгийг зориуд би хэлмээр байгаа юм. Энэ шийдвэрийг гаргаснараа бараг 100 жил яг аян өрнүүлээд шинжлэх ухааны үндэстэй салбар болгоод явсан газар тариалангийн салбар бол 66 дахь жилдээ явж байгаа шиг байна. Тэгээ энэ салбарын хамт олныг бас нэг ихтгэл төгс энэ тариалалт руу н оруулах хэрэгтэй байгаамаа. Бид энэ үндэсний үйлдвэрлэл хүнсний хангамж аюулгүй байдлын тухай яриад байгаа улсууд төр нэгдсэн бодлоготой явах ёстой. Нэг газараасаа бодлого орж ирээд хэдүүлээ хүнсний хангамж аюулгүй байдал гээд үндэсний хэмжээний том хөтөлбөр аяныг өрнүүлэл яваад идэг. Нөгөө талдаа нөгөөдүүлийнхээ эсрэг маягтай төрийн бодлого шийдвэр гаргаад явхаар чинь төрийн бодлогын нэгдмэл байдал хангагдаж чадахгүй байгаамаа. Тэгээ энэ талаас харах ёстой. Манай гишүүдийг би энэ талаас бодлого юмда илүү нухацтай хандах байхаа гэж ойлгож байна. Энэ гайлын тариф гэдэг бол яг нарийнда үн зохицуулдаг зүйл биш ээ. Үндэстэн өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалдаг, зах зээлээ хамгаалдаг, өөрийнхөө үйлдвэрийг одоо хөгжүүлдэг ийм л тарифын бодлого байхгүй. Энэгээрээ би зохицуулах ёстой гэж ойлгоод байгаа.